Цэцэрлэгийн багш болцол дурлааны оролцогч Хэрлэн сумын тэргүүний 17 дугаар цэцэрлэгийн багшийн туслах Орсоогийн алтан чимэг, эцэгийг хасран хамгаалагч харгалзан дэмжигч нарт бага насны хүүхдийн зөв дадлыг төлөвшүүлэх, чиглэлийн хүрээнд хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор хөлийн иллэг хийх зөвлөмжийг хүргэж хамтран ажилласан туршлагаас 2025-аас 2026 оны хичээлийн жилд хүүхдийн дадал хэвшлийг төлөвшүүлэхийн тулд нойрсолтой анхааран олон төрлийн үйл ажиллагааг эцэгийг хасран хамгаалагч харгалзан дэмжигч нарын оролцоотойгоор зохион байгуулан ажиллаж байна. Нойрсолт нь яагаад чухал вэ гэдэг дээр анализ дүгнэлт хийхэд нойрсолт нь хүүхдийн тархины хөгжилд эргээр нөлөөлж, дархлаа дэмжиж, өсөлт хөгжилд нь сайнаар нөлөөлдөг бөгөөд сайн унтаж амарсан хүүхэд сэтгэл санаа нь тайван, тогтвортой болж аливаа зүйлийг хүлээж авах чадвар нь өндөр байдаг. Иймээс ангийн орчинд болон гэр бүлийн орчинд эцэг эхчүүдтэйгээ хамтран дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эцэг эхчүүд та бүхэндээ хүүхдийн болонд хэрхэн иллэг хийх вэ зөвлөмжийг хүргэж байна. За хүүхдийн хөлийг өөрт эвтэй байрлалаар бариад дээрээс доош чиглэлээр үрж өгнө. Илж өгнө. 1 2 3. Ингэснээр хүүхдийн цусны эргэлтийг идэвхжүүлнэ. Дараагийнх нь хөлний улны төв хэсэгт дарж өгнө. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах хэрэгтэнд сайнаар нөлөөлнө. 1 2 3. Дараагийн цэг нь хөлний улын дээд хэсэг буюу дээд хэсгийг дотроос нь гадагш. 1 2 3. Ингэснээр хүүхдийн амьсгалын системд сайнаар нөлөөж өгнө. Дараагийн цэг нь хөлний 3 бүрийг 1 2 3 1 2 3 дээш нь татлаа. 1 2 3. За дараагийнх нь хөлний ном хэсгийг алхамжилсан байдлаар дээрээс нь доош нь илж өгнө. 1 2 3. Дахиад 1 2 3. За илгэхийн сүүлд хүүхдийн хөлийг тайвшруулж дээрээс нь доош нь илж өгнө. 1 2 3. 2025-аас 2026 оны хичээлийн жилд бэлтгэл А бүлгийн 35 хүүхэд буюу эцэгийг хасран хамгаалагч харгалзан дэмжигч нартайгаа хамтран хүүхдийн дархлаа дэмжих ханиа томооноос сэргийлэх 50 нойрсоход зориулж хүүхдийн хөлийн уланд шар тосоор иллэг хийх үйл ажиллагааг тогтмолжуулан гэр бүлийн хүрээнд иллэг хийх зөвлөмжийг эцэгийг хасран хамгаалагч нарт өгч хамтран ажилласнаар бүлгийн хүүхдийн өвчлөлт 50% буурсан үзүүлэлттэй ажиллаж байна. Багшийн туслах Орсоогийн алтан чимэг энэхүү туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажлыг явуулсныг TV5 телевиз 7 хоногийн онцлог мэдээгээрээ олонд онцлон хүргэсэн байна. За сайн байцгаана уу? Бэлтгэл А бүлгийн эцэгхийн төлөөлөл байна. За хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд хөлийн улын цэгэн массаж хийж хэрэгсэе. Ингэснээр эрүүл өсөлтөнд эргээр нөлөөлнө. Бүгдээрээ тогтмол хийж хэрэгсэе.